хайцсан нөхдүүдээ та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Нам дарга сургуулийн багангийн багш бүгцээ байна. За өнөөдрийн хичээлдээ бүгдээрээ ардын тодорхойд тоймлох сэдвийг судлах гэж байна. За ардын тодорхойд тоймлохын өмнө эхлээд ардын тодорхойд унших бичих хичээлийг бид нар үзэж судалсан байгаа тийм үү? За энэ бол бүхэл хэсэг. Нэг бүхэл 145 гэж унших тийм үү? За бүхэл хэсэгт маань 1 гэсэн цифр байл, 10-ны хэсэгт маань 4 гэсэн цифр байл, 100-ны хэсэгт маань 5 гэсэн цифр байна гэж уншиж тэмдэглэж байгаа тийм үү? За тэгвэл ардын тодорхой өнөөдөр дээрээ эхний ээлжинд бүхлээр 10-ны хэсгээр, 100-ны хэсгээр, 10-ны хэсгээр томилохыг үзнэ. За бид нар ардын тодорхой томилохдоо болон зүгээр бүхэл тоо томилохдоо дандаа тоон шүлгүүнийг ашигладаг тийм ээ. Тоон шүлгүүн дээрээ бүгдээрээ цэгүүдэд тэмдэглэжээ. За тэг 1 2 гэх мэтээр. За тэгвэл эхлээд бүхэл тоог хэрхэн томилдог 10-таар, 100-таар, 1000-таар хэрхэн томилдгоо хэдүүлээ буцаагаад нэг эргүүлээд саний томилох байгаа орныхоо дээр цэглээ арийнхын орны дагуур зурдаг. За ингээд энэ одоо бид нар тэгэхээр хэдээр томилох гэж байна гэхээр бүхлээр томилох гэж байгаа юм тийм үү? За бүхлээр томилохдоо 10-ны хэсгийг хана. Хэрэг бид нар 10-ны хэсгээр томилох гэжсэн бол 100-ны хэсгийг хана тийм ээ? За одоо нэг бүхэл 145 гэж байгаа учраас энэ маань бүхлээр томилохдоо 1 тойруу 2 тойруу гэдэг бид нарт яригдсан юм аа. За эхлээд энэ бол 1 бүхэл 10-5 энэ цэг бол. За 1 бүхэл 10-5. Тэгвэл 1 бүхэл 145 хаанах вэ? 1 бүхэл 15-аас арай бага учраас энэ хавьд байх нь тийм үү? 1 бүхэл 145. За тэгвэл одоо ингэж харахаар энэ тоо маань 1 дойроо нь 2 дойроо нь. Тэгэхээр мэдээж 1 дойроо. За бид нар тоог томилохдоо энэ тэмдэглэлийг ашигладаг тийм үү? Ойролцоогоо гэсэн утгыг агуулж энэ тэмдэглэлийг ашигладаг. Одоо тэгвэл 1 дойроо. За тэгвэл 1 дойроо нь чинь бидний энэ тодорхой хэсгүүд бүгдээрээ тэг болно гэж. Тэг болно тийм үү? За тэгвэл одоо 100-ны хэсгээр томилоод үзье. За одоо дахиад 1 тоог мөн бүхлээр томилоод үзье. 1 бүхлээрээс бид нар 1-ээс 2-ын тоон шугам байгаа учраас 1 бүхлээрээ ярьж байна. За 1 бүхэл 100-ны 76-аас томилж байгаа орн маань бүхэл түүний орныг 10-ны хэсгийн дагуур зурна тийм үү? За тэгвэл одоо 1 бүхэл 15-ын дугаар. Тэгэхээр 1 бүхэл 100-ны 76 маань энэ хавьд байж таарна да тийм үү? За ингээд харахад 1 бүхэл 100-ны 76 маань 1 дойруу 2 дойруу гэхээр 2 дойроо маа гэв. Ингэж тэмдэглэх нэ. За бүхлээр томилж байгаа маань ойлгомжтой. За тэгвэл одоо бүгдээрээ 100-ны 10-ны хэсгээр томилъя. Бид нар дахиад тоон шугамыг болно тийм үү? За 1 бүхэл 145 гэдэг том дээрээ л ярилцъя. 1 бүхэл 145-ыг 10-ны хэсгээр томилно. 10-ны хэсгээр томилж байгаа учраас 100-ийн орны дагуур 100-ны хэсгийн орны дагуур зурх нь тийм үү? За одоо тоон шугам дээр тоогоо байрлуулна. Тэгэхдээ тэг 1 гэж байрлуулахгүй тийм үү? За одоо бид нар 1 бүхэл 145-ыг 1 бүхэл 14 дойруу 1 бүхэл 15 дойруу гэж асууж байгаа гэсэн үг тийм үү? 10-ны хэсгээр томилно гэдэг байна. За тэгвэл 1 бүхэл 145 буюу яг голын цэг дээр маань 1 бүхэл 145 байрлах гэдэг тийм ээ. Яг тоон шугамны маань хэсгийн маань яг гол нь. За тэгвэл томилох гэж байгаа орны маань арын цифр 5 ба түүнээс дээш байвал ахиулж тооцно буюу 1 бүхэл 15
үргэлжлэн тийм ээ. 1 бүхэл 14 байгаа юм бол 1 бүхэл 14, 1 бүхэл 15 энд байгаа бол энэ 1 бүхэл 16. Энэ 1 бүхэл 17 гэх мэт тоон шүлэг маань цаашаа үргэлжлэнэ. За одоо тэгвэл хэдүүлээ. 1 бүхэл 176-гаа дахин томилъя. 1 бүхэл 176-гаа сая бид нар бүхлээр томилсон юм чинь одоо 11 хэсгээр томил. Томилох гэж байгаа орныхоо дор дээр цэглээ. Дараагийн орн буюу 100-ны хэсгийн даавар зурлаа. За ингэж бид нар юугаар томилж байгаа юм ялгаа юм тийм ээ. За тэгвэл одоо 1 бүхэл тоон шугууны маань голын цэг маань 1 бүхэл 175 байна. За тэгвэл яг энэ голын цэгээс 1 бүхэл 176 маань нэг тоогоор агсан буюу энд байж тарах гэдэг. 1 бүхэл 176 маань за тэгвэл одоо 111 хэсгээр томилохоор 1 бүхэл 17 дойр байна уу? 1 бүхэл 18 дойр байна уу? Тэгэхээр мэдээж 1 бүхэл 18 дойр байна. За гэлтчингээр томилж болно юм байна. За тэгвэл хэдүүлээ нэг 2 бүхэлтэй тоог. Бүхлээр нэг томилоод дахиад нэг жишээ дээр ярилцчихъя. За тэгвэл 2 бүхэл 17 гэж. За 2 бүхэл 17. Энэ тоон шүлгийн маань үргэлжлэж байгаа цифр бол 3 байгаа тийм үү? За эхлээд яг голын цэг бол 2 бүхэл 15 байна. За тэгэхээр эндээс 2 бүхэл 17 маань ингээд энэ хавцаа байна тийм үү? За ингээд харахаар 2 бүхэл 17 маань 2 дойр байна уу? 3 дойр. Мэдээж 2 3 бүхэл дойр байна. За 11 хэсгээр томилох, бүхлээр томилох гэдэг маань ийм ялгаатай. Бүхлээр томилж байгаа тохиолдолд хариу бүхэл гарна. Хариу бүхэл гарна. 11 хэсгээр томилж байгаа тохиолдолд хариу маань 11 хэсэгтэй л гарна. 1 бүхэл 15, 1 бүхэл 18. Бид нар бүхэл тоо томилохдоо одоо жишээлбэл энэ хэрэв бүхэл тоо байсан бол 145 гэж үзээ. 145 байсан гэж үзвэл 10-ны орноор томилохдоо ингэж тэмдэглээ. Мэдээж энэ арын цифр буюу энэ бүхэл тоолуудын нэгжийн орн, 10-ын орн, 100-ын орн болно тийм ээ. За 10-ын нэгжийн орн маань 5 ба түүнээс дээш байгаа учраас бидний томилж байгаа цифр нэгээр нэмэгдээ 150 болоод тгийг бид нар бичдэг. 10-ын дотор хаа бай болохоор 1.5 байсан ч тэнцүү, 150 байсан ч тэнцүү учраас энэ хойно үлдэж байгаа тгийг бичих шаардлагагүй байдаг учраас 11 хэсгээр томилж ивэл хариу маань 11 хэсэгтэй гарах нь байна. Бүхлээр томилж байгаа бол хариу маань бүхэл гарах нэ. За та бүхэн өнөөдрийнхөө хичээлийг ойлгосон бол сурагч дээр байгаа дасгал даалгавруудаа ажиллаарай. 101-р хуудсан дээр байгаа. За хичээлдээ идэвхтэй оролцсон хүмүүстээ баярлалаа.